Бид нар өнгөрсөн 20 жилийн дата цахилгааны температурыг аваад харахаар хас 35-аас доош үргэлжилдэг цаг жилдээ ерөөсөө 100 цаг л байдаг. Яг бүтэн өдрөөрөө бол 4 өдөр. Шөнөөр нь тооцох юм бол 12-оор бол 8-аас 10 хоногийн шөнө л байгаа. Тэгэхээр тэр үед л хас 35-аас доош орж ирсэн. Бусад үед бол тэрнээс хамаагүй гаццангууд улаахан байсан. Гаднах температур буурах тусам одоо улам хүйтэн болох тусам одоо хит пампны гарах дулааны чадал нь дагаж буурч байгаа гэсэн. Энэ хоёр ээлжилж ажиллаад байгаа. Сан хорж байгааз. Энэ санаа нэг нь хайлуулж хахад нөгөөх нь ажиллаж идэг гэсэн. Тэгэхээр би нэгээ сэлгэж ажиллаад байгаа гэсэн. Тэгээд гаднаас хүүтэн сондорч цандаад байгаа учраас дотроо хоёр хэлгэж ажилладаг. Сороодоо дээгүүрээ хүүтэн үлээж байгаа. Ээшигээ бол бүр асар хүүтэн байгаа. Үлээж байгаа. Би бол тэрийг нь үзмээр сонирхоод байсан чинь баа 50 автай хичээлтэй үлээж байгаа. Шинэ Монгол сургуулиудаа усын комисс ажилласан тэгсэн. Ингээ хотгоны маань байдаг гэнэ үү? Тэр энэ дөрвөн болоо гэж. Хотгон маань ингээд энэ харагдчих. Ээжхүү нэгжүүд компаниуд маань шинэ санаачлагтай хит пампыг оргил хүүтний үед ажилуулад сайн туршлага бүтээж байна. Улаанбаатарын хэмжээнд цаашид улааныг шийдэх гаргалгаа технологи дээр бас энэ залуучуудтай хамтарч ажиллаж технологийн судлалын бодит практик дээр энэ нэвтрүүлсэн байж байна. Тэгээд энэ тал дээр бас хамтарч ажиллахаар өнөөдөр бас ингээд ирж байна. Энэ бас Neon City компани маань ийм сайхан төсөл хэрэгжүүлж байгаа байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийгмийн дэд үтцийг шийдсэн.